За өнөөдөр зөвлөгөөнийг бас яам төвний харьяа газрууд дэмжиж ингэж ажиллаж байгаа. Дээр нь Дархуул аймагт таринчтай холбоо шинжлэгдсэн. Энэ жил. Тэгээ энэ шинэ холбоомаар бас зөвлөгөөнд хамтарч ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол яг манай аймаг нийтийн 34.12 мянган гариглалтын талбай байдаг. Энэний 25 орчим мянган гадна тариалт хийн. Зөвлөдсөнд нь бол яг өрж хийх юм байгаа. Тэгээ нийт тариалтын бол 70% бол өр тарай. Тэжээлийн ургамал. Зөвлөлт хувьд нь бол төмс өмсний ногоо, жимсгэн гэх мэтлэн одоо бусад зөвлийг тариалах. Нийтдээ нэг 10 гаруй төрлийн төмс өмсний ногоо тариалахаар ийм одоо төлөв гарч байна. Энэ жилийн хувьд бол бас өнгөрсөн намар бороо нэлийн өргөжилж орсон. Дээр нь энэ өнгөрсөн үйл манай аймгийн хувьд нэлийн цасны бүрхүүл уулзсан байсан. Энэ агуулгаараа бол одоо бас тарийн талбай чийг бас ер нь гайваад өгсөнд байна. Тариаланчид маань чийг хаах арга хэмжээ явуулаад одоо үндсэндээ талбайгаа бэлдээд техникээ бэлдээд ингээд эх 7 хоногоос үндсэндээ тариалт эхлэх ийм төлөвтэй байна. Энэ агуулгаараа бас одоо бас тариаланчдаа бас жоохон жил ээлтэй ийм жил болоо гэсэн юм бас таамаг байна. За засгийн газраас тодорхой арга хэмжээнд авчийн тариаланч дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайлах юм бол дутагдaltaй байгаа үрийг зээлэр болгож байна. Намар одоо тари ургацаа хурааж яваад төлөх хэмжээ. За мөн одоо улсын хэмжээнд 10 мянган тонн шатхуун нөөцөл тариаланчид олгож байгаа өнгөлтэй үнээр. За манай аймаг бол төмс өмсний ногоо эрхлэгчтэй зориулаад манай аймагт 25 тонн шатхуун хуваарлагдсан. Тэгээ төмс өмсний ногоо тариалтыг иргэд манай аж ахуйн нэгжүүд маань 3400 төгрөгөөр гэрээлээд авчи. За мөн өнгөлтийн зээл 130 тэрбум их хөөсөр улсын хэмжээнд батлагдсан. Энэ дээр сая нэмээ 50 тэрбумыг нэмлээ. Засгийн газрын оролдооноор ингээд 180 тэрбумын зээл зөвхөн газар тариаланд олгогдно. За манай аймаг бол нийтдээ 180 орчим иргэн аж ахуйн нэгж энэ хөнгөлтийн зээлэнд хамрагдахаар хүсэлтээ эргүүлсэнийг бид нар хүнсэлтэй аж ахуйн хөнгөлтөр яамд уламжилсан. Одоогийн байдлаар нэг 20 орчим аж ахуйн нэгж иргэн 1.3 тэрбум төгрөгийн зээл авчихад байж байна. Энэ бас одоо мөн үргэлжилнэ. За яг зарим банк бол банкны зээлийн хөөсөр хангалтгүй улмаас бас одоо төдийлөн одоо өссөн хэмжээнд зээлээ гаргаж чадахгүй юм бас өндөр байгаа. За энийг бол манай яам Монгол банктай яриад арилжааны банкуудын бас одоо зээлийн их хөөсрийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа. Гэх мэтлэн одоо бас засгийн газраас тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж байна.